Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 180 гаруй улсын гайлын тарифыг нэмэх шийдвэр гаргалаа. Америк нэгдсэн улсын гайлын тарифын нэмэгдэлд Орос улбаны улс ороогүй байгаа талаар цагаан урднаас тайлбар хийлээ. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурагс дахь байлдааны ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мьянмарын цэргийн хүнд төрөх хугацаанд гал зогсоох шийдвэр гаргажээ. Арамын төгөө зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цаг үеийн мэдээллийг томилж өгнө. Америк нэгдсэн улсын гадаад худалдааны алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрээд байгаатай холбогдуулан ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарласан байна. Үүнийхээ хүрээнд дэлхийн 180 гаруй улстай хийх худалдаанд 10% суурь тариф тогтоохоор шийдвэрлэжээ. Уг суурь татвар нь 4-р сарын 5-наас эхлэн хүчин төгөлдөр болно. Гэхдээ зарим улсын тариф 10%-аас ч дээш 48% хүртэл тогтоогдсон байгаа. Зөвхөн 10%-ийн суурь тарифт хамрагдах улс орнуудын чагсаалтыг та бүхэнд танилцуулъя. Тухайлбал Их Британи, Сингапур, Бразил, Австрали, Шинэ Зеланд, Турк, Сауди Араб, Монгол улс энд багтсан байгаа. Харин хамгийн их зөрчилтэй гэх ангилалд ор 60 гаруй улсыг жигсааж тэдгээр орнуудад тусгай өндөр тариф ноогдуулахаар болсон байсан. Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд шудраг бус өндөр тариф ноогдуулдаг, татварын бус хориг арга хэмжээнүүд авдаг. Улмаар Америкийн эдийн засгийн хөгжлийг хойшин татдаг гэж үзсэн улс орнуудыг ийхүү зөрчилтэй гэж үзэн оруулсан байгаа юм а. Графикт харагдаж байгаачлан Лаос улсад 48% тариф ноогдуулсан байгаа нь хамгийн өндөрт тооцогдож байгаа бол үүний араас Мадагаскар, Вьетнам, Шри-Ланка, Бангладеш, Серб, Таиланд, Хятад, Тайван зэрэг улсууд ч гэсэн байна. Тэгэхдээ Дональд Трамп өнгөрсөн 2 болон 3 дугаар саруудад Хятадын тарифыг тус бүр 10% нэмэгдүүлж 20% хүргээд байсан. Энэ удаад 34% нэмэгдснээр нийт дүнгээрээ 54% болж байгаад бол Дональд Трампыг албан тушаалаа авснаас хойш тариф нь хамгийн ихээр нэмэгдсэн улс Хятад улс болж байгаа юм. Эдгээр шин тариф нь 4-р сарын 9-ноос хэрэгжиж эхэлнэ. Америк нэгдсэн улс Хятадын эсрэг ийм өндөр тариф ноогдуулж байгаа нь гадаад худалдааны алдагдaltaй нь шууд холбоотой. Америк нэгдсэн улсын үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Америк нэгдсэн улс Хятадтай хийж байгаа худалдаанд хамгийн их алдагдал хүлээдэг байгаа юм. Эдгээр шин тарифуудын донд Канада болон Мексикоос дурддаггүй байгаа нь бол анхаарал татаж байна. Цагаан ордон өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын зарилгуудын хүрээнд тогтоогдсон 25% тарифыг хിവэр мөрдөж ажиллана гэсэн байна. Өмнө нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Канада, Мексикээс импортлох бараа бүтээгдэхүүнд 25% гайлын тариф тогтоож байсан байна. Цааш гарсан бусад шийдвэрүүдээс дурдвал Америк нэгдсэн улсаас гадна үйлдвэрсэн бүх автомашинд 25% гайлын тариф ноогдуулахаар болсон. Өнөөдрөөс шууд хэрэгжиж эхлэх юм байна. Хэрвээ ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр ийхүү зарласан өндөр тарифуудаа хിവэр нь үлдээх юм бол 2025 онд Америк нэгдсэн улс болон дэлхийн эдийн засаг уналтанд орж болцсошгүй гэж JP Morgan банкны шинжээчид анхааруулсан байна. Дональд Трампын бүх нийтийг хамарсан энэхүү тариф тогтоох тухай мэдээлэл гарахаас өмнө JP Morgan-ы шинжээчид Америк нэгдсэн улсын эдийн засаг энэ онд 40%-ийн эдийн засаг нь унах магадлал 40% гэж таамаглаж байсан байна. Тус банкны дүгнэлтээр шин тарифууд нь Америкчуудын татварын ачааллыг жилдээ 660 тэрбум $аар нэмэгдүүлэх юм байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж хэрэглээний үнийн индексийг 2% өсгөх магадлалтай гэлээ. Азийн хөрөнгийн зах зээл пүрэв гарагт огцом уналттай эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийд даяар ноогдуулах өндөр тарифын энэхүү шийдвэр нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь бол гарцаагүй. Тухайлбал Японы Nikkei 225 индекс пүрэв гарагийн арилжааны хэмж 4% унаж сүүлийн 8 сарын доод түвшиндээ хүрсэн байгаа юм. Хонконгийн Хансен индекс өглөөний арилжааны үеэр 115% унсан байна. Өмнөд Солонгосын Kospi индекс 3% буурч сүүлд Nikkei-ийн уналттай арилжаалагдаж байгаа юм байна. Зарим алтны үн шин дээд амжилтаа тогтоож унц нь $3,160 давсан гэж Reuters агентлаг мэдээллээ. Хөрөнгө оруулагчид алтыг санхүүгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэгтэй холбоотой юм а. Өнөөдрийн Дональд Трампын шуугиан тарьсан тарифын нэмэгдэлтэй холбоотой мэдээллүүдэд зэрэгцэн Орос улбаны улсын баялагын сангийн тэргүүн ерөнхийлөгч Владимир Путиний эдийн засгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев цагаан ордонд айлчилж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Дональд Трамп бараг бүх худалдаа хийдэг улс орнуудынхаа гайлын тарифыг нэмсэн хэрнээ Орос улбаны улсын гайлын тарифыг нэмээгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Орос улбаны улс болон Америкийн нэгдсэн улсын худалдааны эргэлт Маврики, Бруней зэрэг тарифын жагсаалтанд багтсан орнуудтай харьцуулах аргагүй өндөр. Жагсаалтанд аслагдсан арлын бүс нутгууд болох Шинэ Зеландын харьяа 1500 хүн амтай Токолау, Норвегийн харьяа 2500 хүн амтай Свалбард зэрэг газрууд хүртэл орсон байгаа юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит энэ талаар тайлбар өгөхдөө Америкийн нэгдсэн улсаас Орос улбаны улсын эсрэг аль хэдийн тавьсан байгаа эдийн засгийн хориг арга хэмжээнүүд хоёр улсын худалдааг хангалттай хэмжээнд хязгаарлаж байгаа учраас тариф нэмэх улсуудын жагсаалтанд ороогүй гэсэн байна. Орос улбаны улсаас гадна Беларусь, Умард Солонгос зэрэг улс мөн адил жагсаалтанд байхгүй байгаа тухайд эдгээр улсад ногдуулсан одоогийн тариф хангалттай хэмжээнд байгаа гэж тайлбарласан байна. Каролин Левитийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх шалтгаанууд бий. Тухайлбал Америкийн нэгдсэн улс болон Орос улбаны улсын худалдааны эргэлт 2021 онд 35 тэрбум $, байсан бол өнгөрсөн жил 3.5 тэрбум $, болж буурсан байна. Энэ нь Украины дайнтай холбогдуулан Америкийн нэгдсэн улсаас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний үр дүн гэж хэлж болно. Өнгөрсөн 7 хоногт Орос улбаны улсын талаас гал зогсоох хэлэлцээний хүрээнд зарим хоргийг туслах саналыг Дональд Трампд тавьсан хэдий ч хэлэлцээ зогсон байдалтай байна. Тухайлбал Дональд Трамп энэ 7 хоногийн эхээр Владимир Путинийг энхийн хэлэлцээрээс хойш суух хандлагатай байна гэж үзэн Орос улбаны улсын газрын тосонд 2 дахь тариф ногдуулахыг анхааруулсан байдаг. Тодорхойлбол Орос улбаны улсаас нефт худалдан авч байгаа улс орнуудад 25-аас 50% тариф тогтоож магадгүй гэсэн. Өнөөдрийн тарифын нэмэгдэлд орох улсуудын жагсаалтаас харахад уг Орос улбаны улсын нефтийн салбарыг онилсон хориг нь анхааруулга төдий зүйл болох нь харагдлаа. Өнөөдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний эдийн засгийн төлөөлөгч Кирилл Дмитриев цагаан ордонд Америкийн нэгдсэн улсын тусгай элч Стив Виткофтой уулзахаар ирсэн байна. Энэ нь Украины дайныг дуусгах хэлэлцээрийн хүрээнд хийгдэж байгаа уулзалт гэлээ. Кирилл Дмитриев нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш Америкийн нэгдсэн улсад айлчилж байгаа Орос улбаны улсын хамгийн өндөр албан тушаалтай дипломат төлөөлөгч болж байгаа юм. Кирилл Дмитриев уулзалттай холбогдуулан өөрийн захим хуудаснаа мэдэгдэл хийсэн байна. Тэрээр Америкийн нэгдсэн улс болон Орос улбаны улсын харилцаа холбоонд хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа хэдий ч хоёр улсын харилцааг сайжруулах нь дэлхийн аюулгүй байдал, инх тайванд зайлшгүй хэрэгтэй зүйл гэсэн байлаа. Ийхүү Дональд Трамп Орос улбаны улсын эсрэг тариф нэмэлтээр тогтоохоос хойш сууж Орос улбаны улсын дипломатууд энэ үеэр цагаан ордонд айлчилж байхад тарифын нэмэгдлийн жагсаалтанд орсон дэлхийн бусад улс орнуудын эрх баригчид Дональд Трампын тарифын бодлогод бухимдалтай байна. Тухайлбал Итали улсын ерөнхий сайд Жоржиа Мелони Европын холбоонд ногдуулсан 20% татварыг алдаа хүлээн зөвшөөрөх зүйл биш гэж үзсэн бол Австрали улсын ерөнхий сайд Антони Албанезе улсад нь ногдуулсан 10% татварыг ямар ч үндэслэлгүй байна гэж үзжээ. Хамгийн өндөр тариф дуртаж байгаа улсуудын нэг болох Хятад улсын тухайд худалдааны яамны төлөөлөгч нар нь даруй мэдэгдэл хийж Америкийн нэгдсэн улсаас тарифыг цуцлахыг шаарддаг. Эсбөгөөс хатуу хариу арга хэмжээ авах болно гэдгээ анхааруулсан байна. Бразил улсын тухайд тус улсын конгресс эдийн засгийн хариу арга хэмжээний тухай гэх нэртэй хуулийн төслийг хэлэлцэн баталж Америкийн нэгдсэн улсын 10% тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Энэ мэдчлэн Америкийн нэгдсэн улсын эсрэг хариу тариф тогтооно гэсэн улс орнууд олон байгаа нь олон улсыг хамарсан худалдааны зөрчил маргааныг үүсгэж болзошгүй байгаа юм. Энэ тухайд Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скот Бейсент улс орнуудыг тайван байж хариу арга хэмжээ авахаас түр зайлсхийхийг уриалсан байна. Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху өнөөдөр Израилийн арим Газын зурваслах эзэлсэн газар нутгийнхаа хэмжээг хурцтай тэлж байгаа талаар мэдээллээ. Зам Хамас бүлэглэлийг Израилийн барьцаалгсан хүмүүсийг суллах хүртэл дайралтуудаа үргэлжлүүлнэ гэсэн байна. Одоогийн байдлаар Израиль болон Хамас бүлэглэл хөндлөнгийн зуршлагчдын оролцоотойгоор гал зогсоох шинэ хэлэлцээр хийх талаар ярилцаж байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй болох нь ийхүү харагдаж байгаа юм. Мөргөлдөөн ийхүү үргэлжлэж байхдаа зэрэгцэн Газын зурвасын зарим хэсэгт Хамасын эсэргүүцлийн жагсаал өрнөсөн байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллага аврах ажиллагаанд оролцож байсан ажилтнуудын амь насыг хөнөөсөн хэрэгт израильчуудыг буруутгалаа. Хэрэг явдал хизэнээс ийхүү хурцтаж эхэлсэн тухайд 3 дугаар сарын 18-нд Израиль Газын зурваст байлдааны ажиллагаагаа сэргээж байгаагаа зарлан агаараас сохилт өгснөөр эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үеэс хойш 2-7 хоногийн хугацаанд Израилийн хуурай замын цэргүүдийн эзэлсэн газруудын нэг нь Газын төвөсөг дэх Нецаримын коридор ба. Өнгөрсөн 1-р сард Израилийн цэргүүд гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Нецаримын коридороос гарч байсан байдаг. Үүнээс гадна израильчууд Газын зурвасын хойд болон өмнөд хэсэгт газраар хурдтай давшиж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан Израилийн арим нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасны улмаас 140,000 гаруй палестинчууд дөрвөж орон гэрээ орхин нүүхэд хүрсэн гэж нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээллээ.
Тэмээ өнөөдөр Беньямин Нетаньяху Израилийн цэргүүд Морогийн коридорыг мөн адил эзэлсэн талаараа мэдээллээ. Энэ нь Газан зуруусын өмнөд хэсэгт хуучин Израильчуудын суурин тосгон байсан газрын ойролцоох нутаг дэвсгэр юм байна. Дагаал зогсоох тохиролцоо нуран унснаас хойш Газан зурууст 1000 хүн амнасаа алдсан гэж Газан зуруусын эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мөн мэдээлсэн байна. Гэхдээ үүний хэдэн энгийргэд хэдэн Хамас бүлэглэлийн дайжид байсан тухай нарийн мэдээлэл байхгүй байна. Мөргөлдөөнөөс амьд үлдсэн хүмүүсийн тухайд ч тэр нөхцөл байдал тун хүнд байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүнсний хангамж түлшин дууссан гэдгийг мэдээлсэн байна. Тэд энэ 7 хоногт багтаад сүүлийн хүнсний багцаа гаргаад дуусгах юм байна. Харин эх 7 хоногийн төгсгөл гэхэд Газан зурууст байгаа үлдсэн бүх хүнсний нөөц бүгдээрээ бүрэн дууснаа гэсэн мэдээлэл байна. Газан зурууст ажиллаж байгаа олон улсын тусламжийн байгууллагуудын ажилчдын хувьд Палестинчуудад туслахын тулд амнаас эрүүл мэндээрээ эрсдэл хүлээж байгаа гэдгийг тодтогхон зүйтэй. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт нэгдсэн үндэсний байгууллагын ажилтнууд амнасаа алдсан хэрэг нэг бус удаа гарсан байна. Тухайлбал 3 дугаар сарын 23-нд Израилийн арми Газан зуруусын өмнөд хэсэгт орших Рафах хот руу давталхад түргэний машин шархацсан энгийрэдийг авахар явсан юм байна. Гэвч түргэний машин замдаа халдлагад өртөж араас нь нэмэлт түргэн тусламжийн машинууд болон галын машин очсон байгаа юм. Гисэн идэж бүгдээрээ сураггүй алга болсон байсан. Нэгдсэн үндэсний байгууллага болон улаан хавирган сар байгууллага Израилийн айрамтай хэлэлцээ хийж сураггүй болсон хүмүүсийг хайх зөвшөөрөл аван 5 өдрийн турш эрэл хайгуул хийсний эцэст түргэний машин болон галын машинд байсан 15 хүний зогцыг олсон байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллага тэдгээр хүмүүсийн хөлд Израилийн армийг буруутгаж байгаа. Харин Израилийн талаас тэдгээр 15 хүний 9 нь Хамас бүлэглэлийн дайчид байсан гэж мэдэгдсэн. Үлдсэн 6 хүний талаар тайлбар хийгээгүй байна. Үүнийг нэгдсэн үндэсний байгууллагын талаас нэгцааж тусламж үзүүлэхээр явсан бүх хүмүүс нэгдсэн үндэсний байгууллагын ажилчид байсан гэдгийг дахиад хэллээ. Мянмарын цэргийн хуут өнгөрсөн 7 хоногийн газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд зориулан турх хугацаанд гал зогсоох шийдвэр гаргасан талаараа зарлалаа. Гал зогсоох хугацаа 4-р сарын 2-ноос 4-р сарын 22 хүртэл үргэлжлэх юм байна. Өнгөрсөн 7 хоногт Мянмарын цэргийн хуутын эсрэг тэмцэж байгаа босгогчид хүмүүнлэгийн тусламжийн ажлыг дэмжихийн тулд нэг талд гал зогсоох шийдвэр гаргасан ч эрх баригчид үүнийг зөвшөөрөөгүй байсан. Харин өнөөдрөөс эхлэн хуутынхан мөн адил гал зогсоохоо зарласнаар нөхцөл байдал намжиж байна. Өнгөрсөн баасан гарагт Мянмарт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогийн байдлаар хамгийн багадаа 2886 хүн нас барсан гэх мэдээллийг албаныхан танилцууллаа. Газар хөдлөлт Мянмар төдийгүй хөрс зэрэгэлдээ Таиланд, Хятад зэрэг улсуудад мөн адил мэдрэгдсэн байна. Таиландд одоогийн байдлаар 21 хүн амнасаа алдсан байна. Мянмарт гарсан 2021 оны төрийн эргэлтээс хойш цэргийн эрх баригчид болон зэвсэг бүлэглэлүүдийн хооронд иргэний данд дэгдээд байгаа тул хүмүүнлэгийн хямрал газар хөдлөлтөөс ч өмнө ноцтой төвшөнд байсан гэж хэлж болно. Тиймдээ ч олон улсын тусламжийн байгууллагууд болон улс орнууд гамшигын бүс рүү тусламжийн ажилтнууд хангалтын бараануудыг илгээж байгаа хэдий ч хангалттай биш байгааг аврах ажиллагаанд оролцож байгаа сайн дурынхан мэдээлж байна. Ийм үед эрх баригчид болон зэвсэг бүлэглэлүүдийн хооронд гал зогсохгүй хэвээр байх нь нөхцөл байдлыг бүрж ихээр хурцдагсан хэрэг байсан юм а. Тухайлбал хуунтынхныг гал зогсоохоо зарлахаас нэг өдрийн өмнө Мянмарын цэргийн хүчин газар хөдлөлтийн тусламжийн бараа итсэн Хятадын улаан загалмайн байгууллагын цуваа руу гал нээсэн байлаа. Зэвсэг босгогчдын таанг үндэсний чөлөөлөх армийн мэдээлснээр цэргүүд Шан мужийн зүүн хэсэгт явж байсан 9 автомашины бүрэлдэхүүнтэй цуваа руу их бүү ашиглан гал нээсэн байгаа юм. Тусламжийн цуваа газар хөдлөлтөнд хамгийн их нэрвэгдсэн Мандала хот руу явж байжээ. Азар гэмтэж бэрцсэн амиа алдсан хүн байхгүй болохыг албаныхан хэлж байна. Цэргийн эрх баригчид энэхүү үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа ба тусламжийн машин руу гал нээгээгүй гэх тайлбарыг өгсөн байна. Тэдний мэдээлснээр цуваанд явж байсан машинууд цэргүүдийн зогсоох тохиог үл тоомсорлсон тул агаарт анхааруулах буудлага хийсэн гэлээ. Уг хэрэг явдалтай холбогдуулан Хятадын гадаад хэргийн яам 5 гарагт мэдээлэл хийж тусламжийн ажилтнууд болон хоол хүнс тусламжийн бараанууд аюулгүй байгааг мэдээлжээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг тавшаар өргөнө. Холбооны бүгд найрамдах Герман улс дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа гадаад улсад байнгын зэвсэг хүчнээ байршуулахар болжээ. Лето улсад байрлах 5,000 хүний бүрэлдэхүүнтэй холбооны бүгд найрамдах Герман улсын 45 дугаар хуульт бригад нь НАТОгийн зүүн жигүүрийг хамгаалах зорилготой гэлээ. Вилнюс хотын ойролцоо босон ёслолын ажиллагааны үеэр энэ талаар албан ёсоор зарласан байна. Литвад бригадаас гадна эмнэлгийн баг, холбооны нэг зэрэг дэмжлэг үзүүлэх багууд мөн байх юм байна. Бригадын командлагч генерал Кристоф Хувер Литвийн аюулгүй байдал нь НАТО болон Германы аюулгүй байдалтай шууд холбоотой гэсэн байна. Энэ
Энэ 7 хоногийн бэлэн гаргаас эхлэн Америкийн нэгдсэн улс дахь TikTok-ийн үйл ажиллагаанд тавьсан хориг дахин хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнээс өртөж Amazon компани TikTok-ыг худалдан авах санал гаргажээ. Amazon саналыг Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance болон худалдааны сайд Howard Lutnick руу илгээсэн байна. Хэдийгээр TikTok-ийн эзэмшигч ByteDance охин компаниа зарах хэсэг нь тодорхойгүй байгаа ч гэлээ энэ мэтчлэн худалдан авах сонирхолтой олон компаниуд байгаа юм а. Nature агентлагийн сэтгүүл 5 гарагт нийтлэгдсэн шинэ судалгаагаар цэврүүд тууралт өвчний эсрэг вакцины хийлгэсэн хүмүүс зүүнх өвчнөөр өвчлөх магадлал 20% бага болохыг олж тогтоожээ. Судлаачид вирусын халдвар урт хугацаанд тархины үйл ажиллагаанд нөлөөлж болохыг нотолсон байна. Харин уг вирусын эсрэг дархлаа тогтоох нь тархины үйл ажиллагаанд нөлөөлөх сөрөг нөлөөг нь бууруулж болсон ажээ. Одоогийн байдлаар вакцины хамгаалалт 7 жилээс урт хугацаанд үргэлжлэх хэсгийг шалгах судалгааны ажлууд хийгдэж байна. Tesla компани борлуулалт сүүлийн 3 жилийн хамгийн бага хэмжээнд хүрлээ. 2025 оны эхний улиралд уг компани 337 мянган цахилгаан машин борлуулсан нь өмнөх оноос 13% буурсан үзүүлэлт болж байгаа юм. Энэ мэдээллийн дараа Tesla-гийн хувьцааны үн огцон унсан байна. Олон улсын цахилгаан автомашины салбар дахь өрсөлдөөн их байгаа гэдгээс гадна компаниг үүсгэх захирал Elon Musk улс төрд оролцох болсон нь компани борлуулалтанд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Тэнгэр телевиз гадаад мэдээгээ хүргэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.